өнөөдрийн бичлэгээр бүгдээ би Балкан дээр нэг өдөр одоо өнгөрүүлээ. Балкан дээр одоо өрөөндөө хийдэг юмнуудаа бараг Балкан дээр хийн гэсэн үг. Тэгээд одоо миний бичлэг дуусна зэрэг. За тэгээд хэлцгээе. Одоо би юу хийчих байгаа вэ гэхээр би энэ дээр одоо зураг намыг тэмдэглэхийн бас одоо 3 дугаар ангийнхаа үдчийл анхаасаа над руу хандуулаарай. Одоо ер нь одоо би 3 дугаар ангийн дараа шууд туус тэмдэг дээр бичиж эхэлнэ. Англи хэл дээр монгол хэл дээр туус тэмдэг дээр бичиж эхлэх болохоор би туус тэмдэг дээр яаж гоё хичээ танаас бас танилцуулъя. Зааж өгье. Тэгэс би орой жагнаар зарж эхлэхээр гоё компьютер дээр чанаа үзсэн. Эцгээс чанаа. Тэгээд одоо өглөө цаасан. Миний хийсэн бүтээл ийм юм боллоо. Тосоо дараа нэг ийм бүтээл хийсэн. Гар юм болоос гэ. Бодоогоос гэ. Дөөчөөр ногоо аль мэдсэн. Тэгэхэд аим бороо орж ирсэн чинь өнөөдөр аим настай. Би одоо улаан аль мэдчихэж байна. Эмэг хүлэмжээ усан ч гэсэн тэр усан бас гоё хүүтэн. Тэгээд би бас нөхөөлөө шар болсон байна. Усаа нэг угаан гоё шүрсэн сэрвэрсэн. Тэгээд одоо би яг одоо хэмээрээ. Зэрлэг зургаах ажил хийдэг ганцхан ногоо услах биш. Ногоо бас дэлхийг ялах гэж бас чухал аа. Ногоон зургаах хийчихвэл өрөнд ойр шүү дээ. Ер нь одоо зэрлэгнүүд ер нь хамаагүй л газар ургацсан байдаг даа. Жохон нэрийнхэн навчтай ч юм уу. Одоо ялангуяа энэ бол зэрлэг биш дээ. Гонд үрийн нэг газар тавьсан байсан чи тэр нь өөр салхинд хийсээд хамаагүй газар ургацсан. Намхаар гэж зүгээрээ зүгээр уснаар бодоо гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Үгүй нахчин дээр нь хөрөхгүй бас усны хэмжээ тааруул мэт бас байна аа. Кино. Сайн өөрийнхөө хөлийг усаж би ингээд хадаа. Угаах биш өөрөө хөлийг усаж байна. Одоо миний хөл мараас их мангар том болсон заяа. Одоо бүгдээ Балкан дээр очицгаая. Одоо тэгчих. Тиймээс бичдэг бичих тийм зөвлөгөө гэвэл хитрхи том бичихгүй яг гоё одоо явж ийсэн гинт өндөр болоод дараа бүр намхан болоод ерөөсөө тэгж бичиж болохгүй яг ингэ баримжаа авах баримжаагаараа бичих хэвээр бас хит одоо босоо иччихгүй. Босоо гэхэр чи юм болчихно. Харин ташуу гэхээр ийм болох байхгүй. Одоо би будаа агшаач сурах чинь өмнө чаддгүй мэдчихгүй юу ч мэдчихгүй яаж ч нэг будаа аяглаж чадна. Ерөөсөө юу ч мэдэхгүй. Одоо сурах чинь тогоод ямгүй хэвтэй яа. Тогсоод
3-4 удаа угаагаарай гэсэн.